Австралид уламжлал болгон зохион байгуулдаг Adapt or Die гэсэн Summit-ийн 2024 оны үйл ажиллагаанд оролцлоо. За энэ удаагийн Summit-д бол дэлхийн хамгийн чанга эргэгддэг Дэвид Гоггинс оролцсон байгаа. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэй би энэхүү үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэлээс гадна за энд оролцсноороо миний олж мэдсэн зүйл болон надад ямар сэтгэл төрсөн бэ талаараа та бүхэнтэй хуваалцуулна. За арга хэмжээний Сидней хотын Олимпик паркт болж исэн бөгөөд өглөө 8:30-аас эхлээд орой 6 цаг хүртэл үргэлжлэхээр байсан. За тэгэхээр миний хувьд бол Сиднейгээс бас жоохон зайтай амьдардаг учраас өглөө эртлэн босоо арга хэмжээнд руугаа явсан байгаа. За тэгээд энэ удаагийн арга хэмжээнд бол Platinum ticket авсан. За өөртөө хөрөнгө оруулаад бас нэлээд үнэтэй ticket авсан ч гэсэн маш их баяртай байгаа. За Platinum ticket-тэй хүмүүсийг бол тусдаа юм хүлээлгээ өрөө байдаг юм байна. За ланч нь бол буфе хоолоор ингээд ланч нь үйлчлдэг юм байна. За тэгээ мөн оролцож байгаа бүх хүмүүст энэ жижигхэн ном өгсөн. Энэ дотор нь бол нөгөө спикер болгоных нь талаарх мэдээллүүд. За мэдээж Дэвид Гоггинс байна. Дээрээс нь болохоор Ethan Doherty гэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа маркетингийн залуу байна. Марк Борис гэдэг бас бизнесмен байна. За ингээд Ник гэдэг теннис тоглодог залуу. Мишель Бриджес гэдэг фитнесийн бас нэлээд алдартай хүн байна. За хамгийн сүүлд харагдсан Кейли Чу гэдэг бас хятад эмэгтэй байсан. За ингээд Platinum ticket-тэй хүмүүсийг бол төрүүлээд юу танхим руу оруулаад за тэгээд тайцтай ойрхон суух боломжоор хангадаг байна. За ингээд Мишель Бридж маань ингээд ихнийхээ спикер маань ингээд ярьж эхэлсэн байна. Мишель Бридж гэсэн энэ эмэгтэй талаарх товчхон дурдах юм бол энэ хүн бол Австралийн фитнесийн салбарт бол нэлээд удаан байгаа юм байлаа. Маш олон хэдэн жилээ бараг 20 жилийн өмнөөс байгаа. Дээрээс нь бас зурагтаар ТV шоу нөгөө жингээ хасдаг ТV шоу энтрийн дасгалжуулагч байсан. За энэ хүний хэлж байгаа хамгийн гол санаа нь юу вэ гэхээр small is big буюу өдөр тутам хийж байгаа жижиг алхмууд чинь нийлээд том үр дүнд хүрдэг шүү гэдгийг л анхааруулж хийж байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн дасгал сургалтаас гадна амьдралын бүх салбарт нь нөлөөлнө гэж би бодож байна. Тэгэхээр хүмүүс бол нэг дор маш том зорилгод амжилтанд хүрэх гээд ингээд бодооддаг бол энэ эмэгтэйгээ хэлж байгаагаар бол өдөр болгон таны хийж байгаа жижигхэн алхам зорилгынхаа төлөө хийж байгаа жижиг тэр алхам танд том үр дүнг авчирна гэсэн санааг хэлж байгаа. За энэ залуу бол Ethan Doherty гэдэг энэ хүн үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн байгаа. За хэд хэдэн жил ингээд зохион байгуулж байгаа. Нэлээд Австралийн хамгийн том event promoter гэх юм уу? Ийм хүн байгаа. Тэгээ маркетингийн дижитал маркетингийн чиглэлээр бас ажилладаг. За энэ хүний зохион байгуулж ирсэн өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн Gary Vee болон Grant Cardone бас ийм summit болж яхад нь би сууж ирсэн 4-5 жилийн өмнө саяхан бас Роберт Кёсоки энтергээд маш алдартай хүмүүсийг бас Австралид авчирж ингээд олон хүмүүстэй уулзах боломжоор нь хангадаг ийм хүн байгаа. За Ethan болохоор маркетингийн талаар ярьсан байгаа. За тэгэхээр маркетинг нь ерөөсөө communication буюу харилцаа гэж байгаа. За тэгээд түүний хэлснээр бол таны явуулж байгаа маркетингийн кампайныг үзэж байгаа хүн бол эсвэл зар сурталчилгааг чи үзэж байгаа хүн бол толгойд нь ганцхан бодол байдаг. Энэ бол энд what's in it for me гэж байгаа юм. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр надад юу ашигтай юм бэ? Энийг үзэхэд надад юу хэрэг болох юм буюу тэр хүн үргэлж өөрт нь юу хэрэг болох юм? Надад ямар ашигтай гэдэг өнцгөөс хүн харж байгаа гэнэ. Тэгэхээр та ямар нэгэн маркетингийн үйл ажиллагаа явуулахдаа энэ асуултанд зөв хариулж чадсан үзэгчтэй юу өгж байгаа гэдгээ маш тодорхой байлгаж чадах юм бол маркетингийн үйл ажиллагаа чинь амжилттай болно гэсэн ийм санааг хэлж байгаа. За тэгээд энэ удаагийн арга хэмжээ бол 3500 орчим хүмүүс оролцсон гэж байгаа. Тэгэхээр энэ том зааланд бол маш их хүмүүс ингээд цугласан өөр зорилготой өсөн дэвжихийг хүссэн ийм хүмүүс цугларсан. Энэ бас маш том networking боломж олгож байна гэсэн үг. За дараагийн спикер бол JT Fox гэдэг. За энэ хүнийг бол би өмнө харж байгаагүй. Гэхдээ яг энд ярилцлаган дээр нь харсан чинь бас амар сэтгэл төрсөн маш эмоттой ингээд гоё спикинг үнэхээр гоё хийдэг бас хөгжилтэй. Гэхдээ энэ хүн бол маш олон улсад буруу санаагүй бол 77 улсад гэсэн үү үйл ажиллагаа явуулдаг эсвэл хөрөнгө оруулсан маш олон компаниг удирддаг хөрөнгө оруулалт хийдэг
ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүн бол ерөнхийдөө бол хамгийн гол одоо хэлж байгаа санаа нь бол networking-ийн талаар. Энэ хүн бол одоо Shaquille O'Neal одоо юу гэдэг те Messi дэлхийн хамгийн мундаг хүмүүстэй уулзаад одоо зураг мөргөө ахуулаад танилцаад дээрэс нь хүмүүсийг хооронд нь холбож өгөөд ингээд network-ийнхаа хүчээр маш амжилттай яваа ийм хүн байгаа. Тэгэхээр миний зүгээр авч үлдсэн гол санаа бол networking гэж ямар чухал юм бэ? Нэг хүнийг нөгөө хүнтэй танилцуулах, тэгээд тэр хүндэд тус болсноороо буцаагаад тэр хүнээс одоо намайг тэр хүнтэй танилцуулаад өгөөч гэж одоо гуйх эрхтэй болдог ч юм. Гэх мэтээр ингээ явсаар хагаад дэлхийн маш том одуудтай, маш том celebrity хүмүүстэй ингээ найз нөхөд болоод бизнес амжилттай ингээ хамтран хийгээд явж байгаа ийм хүн байна лээ. За ингээд ланчны цаг болсон. Сайхан хоолоо иж аваад дахиад одоо номын дуугаа сонсоод ирсэн. За энэ хүн бол Марк Борис гэдэг Австрал гаралтай бизнесмен байгаа. За энэ хүнтэй бол JT Fox ярьцлага хийсэн. За ярьцлага хийгээд ерөнхийдөө бол одоогийн бизнесийн чиг хандлага юун дээр анхаарах уу гэх мэт зүйлсийг ярьсан. За тэгээд нэг сонирхолтой зүйл хийсэн нь юу гэхлээр Марк Борис хэлэхдээ бол яг одоо л Австралийн засгийн газар одоо маш их хүмүүсийг засгийн газараас одоо ажилуулж байгаа гэсэн үг тийм. Ингээ маш одоо юу гэдэг нь засгийн газар нөгөө данхар том болоод байна гэдэг ярьдаг шиг эднийх бас маш их хүмүүсийг засгийн газараас санхүүжүүлж одоо ингээ ажил олгогч болцсон байгаа. Гэтэ энэ бол нэг үед одоо хизээ нэгэн цагт at some point зогсох ёстой гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр тэр үед бол нэг ажилгүйдлийн төвшин одоо маш бага шүү дээ. Тэгэхээр ажилгүйдлийн төвшин гэсэн санхүүгийн чадвар буурах үед одоо энэ нөгөө хэсэг зурж гэсэн байрны одоо маш их хүсэлттэй байгаа энэ зүйл бас удаашрнаа. Тэгээд удаашрж ягаад магадгүй дараа онд ч гэсэн нөгөө банкны хүү буурах үед нөгөө байрны үн огцон өснөө гэсэн иймэрхүү одоо таамагч юм хэлжсэн. Тэгэхээр мэдээж энэ хүний доор бол маш олон баг маркетингийн судалгаа энэ төр ингээд хийж яадаг учраас надад бол бас юу гэдэг одоо өгж байгаа мэдээлэл нь бас илүү найдвартай байх юм уу эсвэл одоо үнний ор ихтэй байж магадгүй гэсэн юм итгэл үнэмшил төрсэн байгаа. За өөр нэг надад маш их таалагдсан спикер бол Аарон Сансони гэдэг энэ залуу байна. Тэгээ энэ хүн бол одоо тэр нэг номон дээр оролцсон гэдэг мэдээлэл нь байхгүйсэн ч гэсэн одоо сүүл нэмэгдэж орсон хүн байгаа. За бас л одоо бизнесмен маш олон одоо олон бизнесүүдээр өөрийн гэсэн empire-ыг бий болгосон ийм алдартай хүн байгаа. За Instagram дээр бол 1.2 сая дагагчтай. За та юунаас зургнаас харж байгаа бах. За энэ хүний ярьж байгаагаар бол ерөөсөө хүн одоо санхүүгийн эрх чөлөөнд ч юм уу хүрэхийг хүсвэл хизээч нэг одоо орлогын их усүрээс бол болохгүй. Маш олон төрлийн орлогын их усүртэй байх хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт бол нөгөө бизнесүүдийг зөвхөн бизнес өөрөө байгуулад тэрийг ажилуулахаас гадна ямар боломж байдаг вэ гэхлээр одоо бий болсон бизнесийг худалдаж аваад тэрийг жоохон сайжруулад илүү үнээр зарах ч гэдэг юм уу те ийм арга одоо хэрэгсэл байдгийн шүү гэдгийг одоо ингээд голчлон сануулж ирсэн. За өөрөө бол бас сургалт явуулт юм шиг байгаа. Тэр нь болохоор no money down буюу ямар ч урьдчилгаа мөнгө төлөхгүйгээр хэрхэн бизнес худалдаж авах вэ гэсэн ийм сургалт явуулдаг байгаа. Тэгэхээр та бас энэ талаар сонирхож байх юм бол интернетээс Аарон Сансони гэж хайгаад сургалтын талаар бас судлаад үзээрэй гэж зөвлөмөр байна. За энэ нэмэгтэй бол Kylie Chou гэсэн. Тэгэхээр одоо яг надад энэ хүн илүү нөгөө network-ийн талаар ингээд ярьжсэн л та. Тэгээд нөгөө надад юу төрсөн бэ гэхлээр одоо энэ хүн баг зэрэг ингээд аялахдаа хятад хүн маш их олон одоо энэ Австрал хүмүүсийн өмнө гараад Австралд одоо иммигрант байдлаар ирчээд хэрхэн одоо Австралийн одоо соёлд нэвтрэх үү те хүрээлэлд нь орох уу гэх мэт ийм зүйлсийг ярьж байгаа. Тэгэхээр энэ хүний бол 100 lunch with 100 strangers үлээ нэг тиймэрхүү одоо хөдөлгөөн өрнүүлсэн юм шиг байна. Тэгээд 100 танихгүй хүнтэй ингээд өдрийн хоол идсэн юм шиг байна. Тэгээд тэр дунд нь бол Австралийн алдартай тэр бүнтэй одоо сайтнч гэдэг юм уу маш алдартай энэ хүмүүсүүдтэй бас уулзаж чадсан. Тэгээд хамтарч одоо бизнес хийж байгаа энэ нэмэгтэй байлаа. Тэгээд надад юу өгсөн бэ гэхлээр энэ хүн одоо бид нар шиг л байгаа байхгүй монголчууд шиг ингээд Австралид ирээд өнгөж одоо хөлөө олох гэж байгаа тий. Дээрэс нь бол эдний соёлтой суралцаж найз нөхөд бас ингээд фит ин хийх гээд ингээд оролдож байгаа хүмүүсийн хувьд бол бас энэ хүн чадсан юм чинь бид нар ч гэсэн хичээвэл оролдвол одоо иймэрхүү боломж байх юм байна. Тэгээд энэ хүн одоо ийм хэмжээний конференс дээр гараад одоо спич өгж байгаа гэдэг нь бол immigrant хүмүүсийн бидний хувьд бол бас ийм ихтгэл найдар өгж байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн. За тэгээд төгсгөлд нь одоо бидний хүсэн хүлээсэн хамгийн алдартай одоо
Дэвид Гоггинс маань тайзан дээр гарч ирсэн байгаа. За тэгээ эхний ээлжинд нөгөө теннисчин залуу Дэвид Гоггинстай ярилцлага хийсэн. За тэгээд надад яг үннийг хэлэх юм бол ярилцлага нь бол тийм амар юу байгаагүй. Одоо үн цэнтэй ч юм уу вау гэж санагдаг. Ягаад тэгэхээр бид нөгөө YouTube болон Instagram бусад одоо сошиал медиагаар бол энэ хүний юу ярьдаг вэ гэдгийг нь бол ингээд айларч зөндөө сонсцсон учраас зарим тохиолдолд голдоо нөгөө л одоо яригчээсэн зүйлсүү те ямар хэцүү үеийг давсан одоо усан цэрэг одоо юу гэдэг Navy ямар одоо дасгал сургууль хийжээс ямар хэцүү үеийг давсан талаараа ингээл ярьж байгаа. Гэтэ яг хамгийн гол мэдрэмж нь юу гэхээр ингээд тэр хүнийг ойрхоноос хараад дээрэс нь тэр олон 3,000 хүн дотор ингээд байна гэдэг энерги нь өөрөө ингээд хүнд маш их урам зориг өгд юм байлаа. Тэгэд ярилцлагынхаа төгсгөлд болохоор хүмүүсээс гарч одоо нэг асуулт асуух боломжтой байдаг. Тэгээд ингээ хоёр жигүүр туваагдаад маш олон хүмүүс ингээ игнэж жагсцсан. Тэгээд асуулт асуудаг. Гэхдээ ихэвчлэн ихэнх хүмүүс бол мэдээж баярлалаа гэдэг үгээр эхэлж байгаа юм. Тэгээ би нэг зүйлийг анзаарсан нь юу вэ гэхээр энд ирсэн хүмүүсийг одоо ихэнх нь тийм бизнес ч юм уу хувийн хөгжил гэхээсээ гадна маш их одоо сэтгэл зүйн асуудал, амьдралын хүнд хэцүү зүйлийг ингээд давхад нь одоо Дэвид Гоггинсийн одоо ном байдаг юм уу, видео бичлэгүүд байдаг юм уу, ярьцлага байдаг юм уу маш их тус болсон юм шиг байна. Тэгээ тэр хүмүүс ирээд ингээд баярлалаа. Би ийм хүнд хэцүү үед байхад таны номыг уншаад таны яриаг сонсоод ингэж одоо даван туусан шүү гэдгээ одоо баярлснаа илэрхийлж байгаа маш олон хүмүүс байгаа. За тэгээд миний анзаарснаар бол энэ чинь бас нөгөө хар тамхины асуудал их байд юм байна те. Би ингээд хар тамхи одоо олон жил хэрэгжилж байгаа тэрнээс ингээд гарцсан ялан дийлж ин танаас болсон шүү баярлалаа ч гэдэг юм уу те. Гэх мэт ийм үгсийг маш их хэлж байгаа. За өвчин зовлонгоо даван туусан те ийм хүмүүс бас маш олон байна. За хувийнхаа зүгээс бол миний одоо энэ одоо Дэвид Гоггинсийн ярилцлагыг яриаг сонсоод өөртөө авч үлдсэн зүйл хамгийн чухал зүйл юу гэхээр надад нэг өгүүлбэр маш их таалагдсан. Хүн ер нь одоо ямарваа нэгэн зүйлд бууж өгөх үед тэр нь бол одоо тухайн одоо хүнийх нь бие махбодын чадамж нь биш. Тэ чадамж нь одоо хязгаар нь биш, оюун санааны хязгаар нь байдгаа гэж хэлж байгаа. Тэр юу гэсэн үг вэ гэхээр магадгүй би ингээд дасгал хийж илээ гэж бодъё те. Би ингээд өргөө дийлэхгүй байна гэж бодогдох тэр үед бол одоо тэр тухайн хүний булчин үнэхээр дийлэхгүйтэй биш зүгээр л бодол дотроо за би 60 кг 70 кг би даахгүй дээ гэсэн энэ бодол нь одоо тэр хүний бууж өгөхөд хоригддог гэсэн. Тэгэхээр дараа нь тань ямар нэгэн байдлаар хүнд хэцүү зүйл тохиолдох, дийлэхгүй зүйл тулгарх юм бол энэ бол таны одоо булчин те бие махбод чинь бол үүнээс илүү хийх чадамж бол байгаа. Та тэрийгэ зөвхөн бодлороо, оюун санаагаараа хязгаарлаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол надад маш их одоо гүнзгий одоо сэтгэл үлдээс учраас цаашдын одоо өдөр тутмын амьдралдаа ч юм уу те ашиглаад одоо юу гэдэг. За би бол үүнээс илүү хийж чадна. Гэтэ чадахгүй гэж санагдчихвэл эн чинь бол зөвхөн таны толгой дотор байгаа шүү. Тэгэхээр ингээд толгой дотроо одоо хязгаар тогтоосон өөрийгөө хязгаарлсан энэ бодлол үгүй болгож бид нар жинхэнэ потенциалдаа ингээд хүрэх боломжтой болно гэсэн санаа. За тэгээд бичлэгээ одоо Дэвид Гоггинсийн одоо бас хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэрээр дуусгая гэж бодож байна. За аюу гэж хэлсэн бэ гэхээр та нар ядархаараа зогсож болохгүй харин хийх ёстой юм одоо хийж дуусныхаа дараа л зогсоорой гэж хэлсэн байгаа. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье баяр та. Don't stop when you're tired. Stop when you're done. Thank you very much.